Хуулийн төслийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа Амгаланбаатар гишүүнд баруун бүсээс сонгогдсон зовлон жаргалыг мэдж байгаа яахын аргагүй тулгамдсан асуудал мөнөөс мөн учраас энэ асуудлыг улсын их хурлд оруулж ирж байгаа. 1986 онд 30 мянга гаруй чон 18 аймгийн нутаг дэвсгэр тархсан байна гэдэг статистикийг Шинжлэх ухааны академи биологийн хүрээлэнгийн эрдэмтэд гаргасан байдаг. Түүнээс хойш ер нь Монгол улсад хичнээн чон байгаа юм бэ гэдгийг ер нь одоо мэдэхгүй байдал төрсөн. Ер нь энэ чон агнахыг одоо хоригдсан шийдвэр яагаад гарсан бэ гэхээр устдах хэмжээндээ одоо хурж манай монголчууд одоо агнаад дэсэнтэй холбоотой ер нь энэ шийдвэрийг зогсоосон. Одоо энэ шийдвэрийг гаргаж ан агнуурыг зогсоосон. Гэтэл нөгөө талдаа яг баруун бүсийн малчтын хотонд нь орж ирээд бүр одоо шалдан гараараа одоо чон алсан тухай мэдээллийг бид нар сошиалаас хүртэл харж байсан те. Тэгэхээр ийм хэмжээнд орсон. Ер нь Монголын төр ингээ хоёр талдаа туйлширсан байдлаар ийм шийдвэрийг гаргаад идэг нь бол нэг талдаа туйлын харамсалтай. Энэ одоо нээлттэй болгож байгаа байдлаар эргээд нөгөө энэ ан агнуурмаар ямар нэгэн хязгаарлалтгүй явчих үедээ гэдэг болгоомжтой бол байгаа юм. Яг тэгэхээр энэ бол манай монголчуудын сэтгэлгээтэй бас их холбоотой. Нөгөө хиймор гэдэг амьтантай бас холбоотой болоод явчихдаг. Одоо хүртэл чон харвал хиймортой, чон агнвал бүрч их аз хиймортой гэдэг нэг ийм ойлголт явсаар нь байгаад хин одоо их азтай хиймортой байна. Тэр нь одоо чон агнаад тэрнтэйгээ одоо зураг авахуулаад хот дондуур машин дээрээ тавьж давхилцаад сүүлдээ бүр вертолетоор дээрээс нь одоо агнаад ийм замбраагүй байдал ер нь үүсэж байгаа юм л да. Тэгээд тэр хиймор гэдэг амьтан бол зөвхөн ирчүүдэд л одоо бас байдаг юм гинлээ. Тэгээд одоо ирчүүдийн аз хийморыг одоо чон агнажээж сэргээдэг ийм одоо монголчуудын нэг тийм бичигдээгүй ч юм уу бичигдсэн ч юм уу нэг тийм ойлголт яваад идэг. Тэгэхээр яг одоо энэ нээлттэй болгож байгаа маань эргээд нөгөө энэ ирчүүдийн маань аз хиймороо сэргээх гэсэн энэ одоо шуналт автчих үедээ хэрхэн яаж энийг зохицуулах вэ? Тэгээ одоо энэ чон тарваг агнаж болно болохгүй гэдгийг одоо улсын хурал дээр хүртэл яриад байгаа нь бол жоохон ичгэвтер асуудал мөн л дөө. Тэгээ энэ одоо асуудал дээр үр дагаврыг хэдүүлээ бас яаж харах вэ? Залуучуудын одоо юу гэдгийг очоод дулмаагаа доржгаа настай учраас өөрөө агнаж чадаагүй намаа гуйсан юм аа гэд одоо агнаад байх вэ гэсэн ийм болгоомжтой бол байна. Тэрнээс ер нь бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. За, Очротын Амгаланбаатар